бид нар сая үнэхээр энэ Монголд байгаа гадар шаргаа гэдэг өнтергүй үзэлтэй бүх хөдөлгөөнүүд эвсээд Өвгдөж юм нарийн тагшин газар хэмээрээ байж, ууд тусам амгалан байж, нарийн тагшин агаараар амьсгалж байгаад илүү сайхан байсан. Одоо ингэж дормжлуулга болжоо. Арчлал гэдэг энэ аргаар аваад биднийг дөөрж байгаа дөөрчтэй нодрагаар өвчж чадъя. Буугаргүй шодно. Бидэнд хоёр гар бий. Биднийг авалж болно. Бидний зүрх сэтгэлийг олж чадахгүй. Эмээс октын өнөөдөр Монголын мачтай дараа туусан. Тэд өнөөдөр ганц удаа сүрсэн. Улаанбаатар тэрлээ тэд дандаа хогдуулдаг. Ихэнх нь таршаад очлоо. Хөдөө орнуудад Монгол мачд аадаг. Хятад мачд гарч ирлээ. Одоо энэ олон мянган буудлуудад дандаа харихных. Өнөөдөр машин зарна, харихны машиныг зарна. Мах зарна, харихны махыг зарна. Тэр болон дандаа монголчуудын хөдөлмөр байдаг. Хэвлэл мэдээллийг худалдаж авлаа. Одоо үжилсэн. Арчлал гэдэг адуурчтай одоо болоо. Эргээд дахиад ман бостоо. Бид ман төөрөхгүй шүү. Чадахгүй. Монголчуудыг өөрсдөө битгий юм дураараа засаглаа. Энэ мосоо хөргөтүүд эдгээр юутай байсан? Эдгээр саяхан жигсэж явсан. Эдгээр саяхан бидэртэй хуцаж явсан. Өнөөдөр эдгээр хэдэн гараар тод хөргөттэй боллоо. Эдгээр юулж хунаатай боллоо. Юул морьтой боллоо. Монголын ард маднадаг цоогийн эдэн мадын болоо. 93 над минь мордын элдид мордод төрүүлж мохордог боллоо. Монголын зэсгэлийг болохгүй элдид эдэн өдөрж байна. Одоо. Харин их орнд мөн тэгээд үнээр даварч байна. Бид хуулийн захаанаар тулгуур бидний дайсан гэсэн. Дайсан юм байна гэж оноо амгалан хэвэн хүний өөр байдаг. Иймээс ч би энэний хавыг биелүүлж оноо амгааж дайсантай тэнцгэр гэсэн юм аа. Муу шинц юм аа. Тэгээ бидний хууль зөрчлөө гэж бодож байгаа бол Монгол улсын хууль ард түмнийхээ тийм уландаа гэж харийнханд үйлдэж байна. Жишээ Оюутгаараа Байнгус төлөвлөстөөр 130 сая долларын дураар төлөхгүй байгаа. Тэд миний тавидны баялагч ухаж байгаа. Харийнхнаас ихтэй дотроо өстой Монгол улсын засгийн газар монголчууд дотроо өстой. Тэд төлөвлөгөө бид төлөвлөстой. Бид төлөхгүй. Тийм бидэрт бий болж байна. Энэ төрийг хөшгүүдүүлэх юм хийж байна. Энэ дотор шогоосон нөхдөд хийж байгаа шүү. Монголчуудаа харийнхан дотроо төлөхгүй байгаад бид яагаад дотроо төлөх ёстой гэж. Төрөн төршил бай. Шудраг байл та. Бид иймтэй ясаараа, махаараа, цусаараа ирнийхээ үрээр тэнцнэ. Монголчууд 2200 жилийн тэр түүхтэй тийм болсоо. Бид өнөөдөр би эцгээ ардаа шотлж орж байгаадаа би 10 тостой газрыг яг эцэгшгэ бодож амдаг байхгүй. Тэгээд өнөөдөр монголчууд бид энэс ингээд хайх мэдээд зураг төгчөөд сууж надад бол тийм статик гараад зураг хараа сууж чадахгүй байна. Тэгээд монголчууд бид өвдөж хэсэг нүднүүд тэмцдэг болсон гэж үзэж байгаа. Ноён уулыг авах бас бидний төрхийг бол соёлыг те өвдөжсэн маань үзэж байна гэж үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр өнөөдөр хийж байгаа шүү. Тэгээд 25 жил болсон. Тэгээд 2 наа. Одоо болсон таа өмхий дөөрчтэй. Одоо манай бүхэлдээ нийлээд өөрөө үзлээ. Хатмөр тэр тоглож чадахгүй шүү дээ. Бид тэр таавсыг эх орноос урагчдыг бид цааж сая гятад тэр юу бусад Америкод яадаг гэдэг. Эх орноос урагчдыг цааж. Тэр шиг бид цааж гэж таавсыг
Та зүгээр амьд үлдэж байхгүй. Зүгээр хайр хариг руу нисэж явчихгүй заяа. Таасыг дөөрч бүх хөвч биднес таастаа бичгтэй байгаа. Монгол орнд таар гიშг газаргүй болсон шүү. Гიშгтэн мүлгмээс бүр хатуу сануулж байгаа. Наяул дааври гэдэг энэ хөдөлгөөнтэй манай Хац Монгол хөдөлгөөнөөс манай 3 залуу нэг эмэгтэй гишүүн маань 4 үлсгэн зарлах гэсэн боловч төрийн эрх мэдлэлтнүүд янз бүрийн хаалт хийсрээд зарлуулаагүй. За би мэдээлэл уншаад өгч. Монгол Улсын иргэн аюулс ногтой хөдөлгөөн миний бие үндэс бодлоо илэрхийлэх болон өөрт байгаа иргэний эрх ашигын дагуу өнөөдөр буюу 2015 оны 2 сарын 16-наас эхлэн нойлт үүсгэн зарлах болсноо аль биесээр мэдэгдэж байна. Эцэг хүүхдийн нарийн голд болсон Сэлэнг аймаг дахь ноён уулын харийнхны мэдээлэл өгөхөөр улаан зүтгэж байгааг чинь эсрүүцэж байна. Харин эдгээр онгон дагшин газрыг ЮНЕСКО-д бүртгүүлж дахин цаастай газар болгон төрийн хамгаалтанд дэм дараа авах шаардж байна. Миний биеийн хэд нэгний дарамт шахалт ятгалаг өгөөгээр гагц өөрийн хүслээр энэ хүсгэн зарлаж байгаагаа бас дахин мэдэгдэж байна. Хэрэв миний амнаас өргөдөв их орон ард түмнийхөө эсрэг шийдвэр гаргасан төрийн эрх мэдэлтүүд болон баялаг минь өнгөтөрж төлөх гэсэн тус компани удирдлагууд хариуцлагыг хүлээх болно. Газар нутгийнхаа бүрэн бүсэл байдал ард түмнийхээ ашиг төлөө амиа зорилгод надад харамсалтай байна. Хас Монгол хөдөлгөөний 3 гишүүний хамт дөрвөлөөр өнөөдрөөс эхлээд яг одоо энэ чирээс гараад үзэсгэлэн зарлаж байна. Энэ үзэсгэлэн зарлаад манай нөхдүүдээс хүний аймнаас ирэх бол бидний зүгээс амийг амиар нэгэн амиар солино гисгэн гэдгээ хатуугаар мэдгэж байна. Хам цадгүй альтэн дэргүүд энэ хатуу санаарай. Монгол улс мамна батар бүх хөлтөмөрөөс зэвэг болтгоо. Бид энэ цагдаагийн хамгаалалт цагдаагийн одоо энэ хүч доор хэдийн байгууллагын дараа мэдэх үү бас. Цагдаагийн хамгаалалт аваарай. Нэгвэл энэ нийгмээс их орончдод атлаа дуусчих шүү. Сэтгэл зүгээрээ бид тушаалын биш хүмүүс шүү. Их орончд маань тушаалын биш өөрс сэтгэл зүгнийх. Энийг сайн бодцоогоо. Бас хүмүүстээ баярлалаа. За Монгол улс мандат Өдөөс даран байж л байгаа. Дараа тийш яах гэсэн. Мичлэр яах вэ? Наад цуцсаар аваад зүгээр ажлыг зүгээр ярилцсан. Шинжилгээд орох. Яг одоо манай харьяа project дээр байгуулахаас ямар ч одоо бид чиг нэг ирэх байна. Тэр үеийн толгой мэдээж одоо шинжилгээнд орж байна шүү дээ. Та бол хэлсэн шүү дээ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан ёсны бичиг нь байх хэрэгтэй. Энэ болохоор чиглэлтэй дүүргийн засаг дарга гэсэн байна. Одоо нийслэл бидний нэгдлийн харьяа удирдах байгууллага нийслэлийн эрүүл мэндийн газар гэж газар байна. Энэ дээр очоо. За энэ улсуудыг үйлчлэлд оруулаа гэвэл нэг асуудал болно. Дараагийн нэг асуудал бол яг чин үннийг хэлэхэд хандах зүгээр хэлье. 8-9 хүний эрүүл мэндийг хянаад ингэ байдаг энэ бол тийм нэг хүний амж гэсэн хүний одоо энэ тоглоом биш байхгүй. Тэгэхээр бидний хүчин чадал бол бид нар энэс илүү хүнийг тэнд хянах гэж боломж байхгүй. Манай дүүргийн одоо би энийг одоо бичээ суулж байна. Бид нар бол өдөрт 2 удаа үслэг хийж байгаа 9 хүний үслэг. Тэгэхээр энд манайх нэг тэрэгтэй бүгдийн төрөндөө тэрүүгээр явдаг. Бид нар 9-с 11-ийн хооронд ихчээ дахиад орой 3-аас 17 цагийн хооронд энэ хооронд бид нар бусад бүх үслэгээ зогсоогоод энийг хийж байгаа. Дээрээс нь бид нар дахиад хаансыг авахад дахиад бид нарт 2 цаг нэмэгдэнэ.
Тэгэхээр биднэрт боломжгүй. Тэгээд нэгдүгээр алтан чиглэлээс би одоо явуулах чинь манай техникийн хувьд боломж олгоо. Тэгвэл одоо дахиад төргөний хэрэг гаргаж байна. Эмчнэр одоо юу гэдэг нь нийслэлийн хотын төвнөөс хүн хойрч хүн чинь ийм юмэг л яри. Одоо юу гэж чинь орон эмчнэр би сүүлийн 72 цаг би гэртээ очиог л ажиллаж байна. Би таамаасыг юу ч атгалсан юм байхгүй. Ерөн цааттай ажиллаж шүү дээ. Байцлахтай ажиллаж хүчин чадалтай хөөж ажиллах чадахгүй учраас болон хувааж хэрэггүй байдгийг. Тийм учраас би чадахгүй л хэлж байна. Ийм олон үнийг нэг гэмтгий чадахгүй учраас шинжилгээнд оруулахгүй гэж юм. Тийм одоо бид нар хүчин чадал хөрөхгүй байл. Би чинь хэлж байна. Нэг машин яг гэж. Өрний нэг машин үзүүлэхгүй. Дүүргийн засаг даргуулын явал хааш зөвшөөрлөө өгчихсэн юм. Та нэг бодоод нэг юм. Би бол төрийн аль хааж байгаа л хүн. Дээрээс ирсэн өөр даалгаврыг биелүүлж байгаа. Түүнээс би энэ чамд өгөөгүй би энэ юу ч яриад. Үгүй биш юм бол зүгээр яах вэ? Бидний шинжилгээнд оруулчих та. Босоо би машин аваад би. Бидний шинжилгээнд оруулчих. Үгүй машиндаа биш. Машиндаа биш. Тэгж хатуу тэгж лээсэн шүү. Хүний машинаар тэгж явдаг юм чи албаны зориултын машинаар явах хэрэгтэй. Танаа энэ үдч шинжилгээгээ би өөрөө би хуваараа би хийгсэн заяа. Үгүй чи наад чи бол бид нар хуваараа хийх шинжилгээ бид нар бол хондог биш. Арга ядаад ингэ явж штэ. Хуваараа өөрсдөө За. Тэр бичгээр аваад. Тэгээд болоо. Өөр надад асуудал байна. Би бол одоо дискээр арга яв. Хоёрдугаар гэх юм бол Монголын их оронч зүгээр нэг хэдэн мөнгө төгрөгийн хойноос явдаг улсуудын хэмжээнд бол андуурж болохгүй шүү. Хэсэг хөдөлгдөг улсууд байхад хөдөлгдөггүй их орончтой биш дээ. Монголоор дүүн байгаа шүү гэдэг юм шүү дээ. Ястаа энэ дээр хатаа гарч. Та нар өнөөдөр зүгээр нэг хууль явуулж батлуулаад хэдэн нөхдүүдтэй шүү дээ. Мөнгө төгрөг өгөөд тэгээд биш дээ. Монголыг хөдөлж авнаа. Гадар шороогийн утнаа их дээдсэн бушиг хөнднө гэж бол ихээ хол андуур. Бүр хол андуур гэж хэлмээр. Бид нар бүр яг тэр ноён уулан дээр ч очиж байгаа та нартай алдсан шүү. Үнэхээр миний үг дээдсэн бушиг оролдож байгаа хэн ч юу шүү дээ. Хинийч захаад байгаа хинийч одоо нөмөр нөөлөгд орцсон бай гэж андуурсан та нартай шүү дээ. Анаар алдсан шүү. Маш Монголын маш олон залуучууд энэ төлөө шүү дээ. Дүрх сэтгэл өгөх залуучууд амиа өгөх залуучууд байгаа шүү. Монголын их оронч төр цаг үед хизээч дуусч байгаагүй. Манжин дарлын үед бид их орноо хулаагүй шүү дээ. 200 жил шүү дээ. Дарлуу төрөө алдсан үлтрээ шүү дээ. Ард түмэнд гадар нутгаа хамгаалаад үлдээ үрсэн шүү. Та болж байгаа. Миний зэхүү. Миний энэ хүү Монгол улсын сүйднүүд аялал ямар гадар нутгаар гიშгэж амьдрах юм. Ялгаа авахгүй үдчихэж байгаа та шоолж иж магадгүй намайг. Таны өрөвхөд чиний ач Монгол улс хаан гიშх юм. Хитгэн энэ алгархууд нь тэр Австри, Англи, Америк руу тухтай явдаа гэхэд их ондоо гэж байгаа бид нар яах юм? Эдгээр битээ ингэ дахиад угаалгаач гэж хэлмээр байна. Монголын ард түмэн ухаантай ард түмэн шүү. Тэмцэгчдэр үед байсан шүү. Өөрийнхөө өчүүхэн амнаас өштэй их орноо илүү үздэг хөдөлгдөг байхад биш хөдөлгдөггүй дийлэнх нь байгаа шүү. Та нар ноён уулыг үнэхээр ухна гэж бодож байгаа бол их хол андуурж ингэж хэлмээр байна. Ухаад үдээрээ та нар заа. Бид нар яг гадар дээр ч очиж алдсан та нартай тэгвэл. Бидний хэвлэлийн байгууллага дээр эвлэлтний нэгтлээ гэж хэлж байгаа гарсан. Энэ төр засаг өндөө 25 жил 2 нам. Үнэхээр ард түмнийг бол үнэхээр төлж үж. Ард түмс үнэхээр сонгосон бол тийм ээ. Эргүүлээд татдаг байх хэрэгтэй. Эдгээр өдөрөөсөө бүр ноён бол бид ганцхан ноён бол гэж юм биш. Урт нийтэд бол гэж юм биш. Энэ хоёроос цаана бас иргэдийн ард түмний амьдрал үнэн хэцүү. Энэ хоёр бол нийт түмэн ялгаад хэрэгтэй. Энэний төлөө бид дуурж байгаа гэсэн өшөө цаад
бүх юм Монголын нийгмийг Монгол улс ямар байх ёстой хэмжээнд байдлахын төлөө өнөөдөр арга буюу бид нар эвлэлт нэгжиж энэ хасыг би манай үндэсний энийг би 1986 онд зүйчсэн. 86 шүү. 2089 онд наад харчлыг жигсаагүй байхад байгаагүй байхад би эрдэнэт жигсаагаад авч гэж байна. Тэмцэгч гэдэг нь зүгээр л дотроос л гарч идэв юм байл. Тэрнээс биш нэг хүн нэг ном уншиж яг олон юм уншнаар нэг тэмцэж болчих юм байна. Би бол энийг амьдралдаа өрөөнд төлсөн. Одоо бол сүүлийн үеийн тэмцэгчээр нэг л сүрхий эрдэнэт номтой нэг л би тэгэл нэг одоо мэдэн шүү дээ хичнээн энэ оноос хойш дандаа л бослог энэ тэмцэж гаргасан. Дандаа нэг альбом тушаад мөнгө аваад гараал хаалга болдог шүү дээ. Бид нар бол хөглөө тэмцнэ. Энэ урагчдыг хайрлахгүй. Манай ард үнэн үлзэнгүү дугай. Өөрснөө мяа амьдэрж яах юм гэдэг вэ? Тэгээд дугаа байгаад үлзэнгүү та нар өнөөдрийг яг мөнгөөр хэмжиж амьдруулж штэ. Тэний оронд годамжид гараад бид зөвөр эдгээр яаж тэмцсэн бид нар бас годамжид гараад тэмцээл. Чиний өнөөдөр ой чиний өр хүүхэд хаач ирээдүйд чи юу ч болж та нар ард юм өгөлдөө харих нэг тэр юм хийж чаддаг юм хаашаа маад зөмөр л ижлэн дэлхий дээр хүн болоод ирж юм чи зөмөр л юм хийж чаддаг шүү дээ. Тэр тусмаа Монгол хүн бол хаач юу ч энэ орчин үеийн технологи амархан сурчдаг өөртөө хийж чаддаг мөртлөө тийм ард юм. Зүгээр одоо болсон шүү та нар. Би ийм ажлыг хүсээгүй. Ард түмнэр тэгж тоглох цаг ч болсон. Таавс зүгээр л өшөө цаана байгаа тэр компани эзэд тэр уурхай идээд байгаа бодлоо барилга байгууллагын тэр бензин кодонкон дээр тоглож байгаа мөнхийн пистан руу таавс би зүгээр ард түмэн таавс гисгэж шүү. Та зүгээр амьд үлдэж байхгүй. Зүгээр хайр руу нисэж явчихгүй заяа. Таавсын дөрвч бүх юм чи биднес таастаа бичгтэй байгаа. Монгол орнд та гიშг газаргүй болсон шүү. Гიშгтэн мөлмөөс бүр хатуу сануулж байгаа. Би нэг төр засгийн хэдэн лойрчд ганц хоёр гол үг хэлээ. Тэ. Миний Монголын газар шурааг харийн гуйлшраар нээж ухныг үл маа. Амжихгүй шүү та нар. Талын зөв чанархан энэ хөдөлгөөн эмчнийхэн бид нар бүгд босож тэмцэнэ. Та нарт бид нар одоо нутаг орноо харийн гуйлшрууд өгөхгүй. Та нар ухныг чичвэл ахаад маа. Амжихгүй шүү та нар. Та нарыг бодоод эх орноо үндэслүүлээ гэдэг энэ нутаг улсаа хайрладаг ахын тус бид нартай нэгднэ. Та нар зөвхүүлнэ. Та нар бол 100 өрөхгүй. А бид нар бол 100 мангуулаа байна. Та нар хол шивд. За өнөөдөр бид нэр Монгол улсынхаа аюулгүй байдлын төлөө залуучууд сэтгэл зүргээ гаргаад одоо олон жил явж байна. За манай цагаас бүлгэмээ хувьд бол одоо 20 гаруй жилээр энэ садар самны эсрэгэл их явдаг байсан. За мөн гадаад ажилчдын одоо Монгол ажилчдын зөрчил асуудал их маш өмнө самын хитэгдээд ийм л залуучууд байсан. Өнөөдөр бид нэг том зорилготой болоод олон жил болж байна. Өнөөдөр энэ хас тэмцээ залуучууд маань Монголынхаа уулс байгалыг хамгаалахын төлөө нөхөрлөлтөө байгуулж олон жил нөхөрлөлөө батгаж энэ үйл ажиллагааг хамтдаа хийхээр цаашдаа явах зорилгоо агуулж байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ үйл ажиллагаанд нэгдэж нөхөрлөлийн зорилгоор хамтдаа явуулсан залуучуудаас баярлалаа гэж хэлье. Та нартай би олон жил цаашдаа тууштай явах. Монгол орны уул тусам амар амгалан байж Монголын ард түмэн ядуурлаггүй баяр хөөрөөр дүүрэн байх болтугай энэ зам хүрт бид нар хамтдаа явах засгийн
Монголын ухааныг бид нар засахын төлөө бид нар нөхрөлийн минь бас энэ журам бас их амжилтыг авчрах болтгоо гэж бас хүсэж байна. Өнөөдөр энэ ноён уулын асуудал ч юм уу одоо эргээр харж байгаа юм уу? Монголын ард түмүүд ихэд ядууртай байгаа энэ холбоотой асуудлын хэсэг бид нар чадах гараар дуурч байна. Тийм учраас би өнөөдөр энэ эвсэж нөхрөлтийн төлөө яваа амт нөхдөд урам хайрлахын төлөө бид нар хамтдаа зүтгэнэ. Бидэнд бол явах зам маань их урт. Хийх үйл нь олон бартаа таажсан бидний эвс сэтгэл нөхрөлийн журам бас хол хүрэх баха. Бусад залуучуудыг ч хоорондоо ингэж нөхрөлийн журмаар явж бие биенээ албахад бие биенээ хүндрэхгүйгээр бас зүтгэх боломж бас байдгийн байна гэдэг бид нар бас одоо харуулж байна. Тийм учраас Монголын ард түмэн та бүхэн биднийг бас уруу зургаар бити ойлгоорой. Монгол залуучууд бид чинь Монголын төлөө явдаг. Бид нар ажил хөдөлмөртөө инэл залуучууд. Тийм учраас биднийг бас ойлгоод энэ залуучууд юуны төлөө явна, юуны төлөө юу хийгээд байгаа юм. Зорилго нь хаана байгаа гэдэг бас сайн бас бодоорой. Бид бол зөвхөн эх орн Монголынхаа ээжүүдийг, аавуудыг зовоод, юу зовоосоо үр хөвгтэй жаргалтай байсаа гэж энэ чадлаар өөрсдөө зорилгыг агуулж яваа юм шүү. Бидний зүгээс энэ хугацаанд саяны ноён уул аврах хөдөлгөөн өрнөсөн цагаас эхлээл бус хөдөлгөөнүүдтэй үндэсний хөдөлгөөнүүдтэй нэгдэж ялангуяа хас мэдэгдэлтэй хөдөлгөөнүүдтэй нэлээд нэгдэж ажилласан юм аа. Энэ хугацаанд бас өчнөө шөнийн одоо тэдний харуул хамгаалалт өөрсдийн сэтгэл зүрхээрээ хийж байгаа юм л да. Бусад олон сайхан хөдөлгөөн яг энэ эх орон газар шороо нутгийн төлөө санаа зовсон оюун ухаанаа чадаа одоо энэ болгонд өөрийнхөө амьдралын цаг хугацаанаас өшөө амьдрах бусдаа өөрчлөх өшөө амьдралын нөгөө гэр ахуйн чиглэл ч юм уу үйлдвэрлэл ч юм уу бүх тэр цаг хугацаанаас бүр ингээд булааж авж байгаад энэ газар шороо хөрнөгөө төлөө явж байгаа үеийн одоо байгаа хойшд байх бүх эх орончдороо багч байдаг баярлж байгаа гэдгээр хэлье. Ална гэсэн чинь нөхөр айхгүй болсон хүмүүс байдаг юм байлээ. Эх орон газар шороогоо бодоод, нутаг усаа бодоод, өг дээдсээ бодоод, хил дээдсээ бодоод, уул ус бүх юмаа бодоод, цэцэг навчин хүртэл тооцож бодоод, чулууг нь хүртэл хараад ингэ явж байгаа шүү дээ. Үнэхээр эднээс айх шаардлага байхгүй маа. Бидний ямар нэгэн тийм босгоод ивэгээд ингэ сэтгүүлээд байна гэж бид нар боддог болж байна л да. Тэрэнд итгэл үнэмшилтэй болж байна нөгөө. Тэрнээс тийм учраас бид нар авна гэсэн ч айхгүй, авдран тийсэн гэсэн ч зүхтахгүй. Та нар бол харин зүхтэн бид нар байдгаараа л байж байна. Ясааж тавина, цусааж урсган махаач одоо огтуулах үс магадгүй. Ийм л юм тулгарна шүү дээ. Бүгд одоо хөдөлж, бүгд оюун ухаанаа энэ чилээж, сэтгэл зүрхээ энд гаргаж явах. Тэг би уриалж байна. Би бол Монгол хүн. Их хурлын эрхэм гишүүдээ Монголын төрийг өнөөдөр та нар яаж удирдах, Монгол түмнийг яаж охироогоод байгаа юм. Бид нар бол та нар шиг те хоёр нутагтан биш ээ. Биднэрт энэ Монголоос өөр явах газар алга. Та нар бол нөгөө нутаг руугаа явчих болно. Ирлээ зүйдээ та нар. Бидний өвөг дээсээс өвлөж ирсэн энэ газар нутгийг та нар бидэнд үлдээч ээч. Өөр та нараас гуйх хүсэх юм алга. Нутгийг минь л үлдээч. Эх орноос уруусан урагчдыг бид цааж Монголын зэвсгэлийг болохгүй хэлж идэх удирдах байна. Төрөн төршил бай. Шудраг байл та. Монгол орн таар гიშх газаргүй болсон шүү. Хам задгүй альтэн дэргүүд ингээ хацуу санаарай. Монголоос Мандбаатар бүх хөлтөг гэрээс зэвэг болтгоо. За Монголоос Мандбаатар